Хэрхэн болон тавтаймаар л заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ хамгийн сүүлийн үеийн гейминг PC-г хэрхэн босгох талаар дэмэг хүргэх гэж байна. Өмнө та бүхэн бид нар 2 удаа компьютертэй холбоотой бичлэгийг оруулж исэн. Гэхдээ тэд нар маань аль хэзээний build буюу босгосон байсан компьютерод байсан бөгөөд энэ удаад бид нар нэг мөрчлөнгөө бүтээгдэхүүнүүдийг захиалаад тэрхүү бүтээгдэхүүнийг өнөөдөр та бүхэндээ unboxing хийнгээ. Яа бид нар энийг захиалсан, хэрхэн яаж эдгээр маань хоорондоо холбоостой ажиллах талаар мэдээллүүдийг хүргэнэ. Үүнтэй холбоотой асуух асуулт байл Zainad Nashtags аль social platform та бүхний нээлттэй байх бөгөөд энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараад манай YouTube сувыг subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд хэдүүлээ хамтаа дэмэр орцгоё. PC-г босгохын тулд танд хэрэгцээтэй tools юу байх вэ гэхдээ мэдээж хэрэг screwdrivers олон янзын байх тусмаа илүү хэрэгцээтэй. Бүр амар юмыг задлаад угсраад авах хэрэг байхгүй л дээ. Гэхдээ танд байж хахад хэрэгцээтэй. Өнөөдрийн бидний босгож байгаа PC game маань liquid байгаа. Тэгэхээр хэрвээ янз бүрийн аюулаас хамгаалах safety class-а та бүхэн бүү мартаарай. Компьютероо босгохоос өмнө эргэн тойронд байгаа хэвс янз бүрийн тог дамжуулагч алчуурч байх юм аа зүйлүүдийн холдуулаад эхлэхээс өмнө модон сандал дээр ширээн дээр гараа та бүхэн хүргээд electronic бүү байгаа гэдгийг шалгаарай. Мөн бэлэг хэрэглэх нь highly recommended. Тэгэхээр та бүхэн хэрвээ иймэрхүү бэлэг байгаа бол энийг хэрэглээд товноос мөн өөртөөхөө захиасан энэ хүнтэй бүтээгдэхүүнүүдийг гэмтэхгүй байхтай туслах байгаа. За ингээд хэдүүлээ эхнээс нь ахуулаад дуустал ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа харцгаая. Хамгийн их нь хэдүүлээ кейс босгоно. Өнөөдрийн кейсийн сонгосон зүйл маань гэх юм бол Fantaxi Into Pro 2 гэсэн хөө кейсийг худалдаа авсан байгаа. Яагаад энэ кейсийг сонгох болсон бэ гэхээр мэдээж хэрэг энэ маань том зайтай. Тэрнээс гадна өөрсдийн хүснээрээ та бүхэн DIMM, SSD-ха байрлалыг өөрчлөөд нэмэлтээр оруулах бол зайтай гэсэн үг байна. Тийм учраас авсан. За үүнтэй холбоотой асуух асуулт байвал доор коммент авах үлдээгээрэй. Хоёр дахь бидний суулгах зүйл маань PRU power supply тогтой залгах зүйлүүд маань байгаа. За энэ маань 1600 P2. Энийг яагаад сонгох болсон бэ гэхээр ихэнхдээ бид нар захиргаантай кэблүүдийг залгах нэг урт хэрэгцээгүй кэблүүд гарч ирээд байдаг. Энэ болохоор хэрэгцээтэйгээ хоорондоо холбох, ингэснээрээ илүү аюулгүй байдалд бас хүмүүсийг байлгах боломжтой. Янз бүрийн байдлаар санамсаргүй байдлаар уцаад татах ч юм уу тийм зүйл болохгүй. Хойдлын PRU дээр MB гэсэн хэсэг дээр та бүхэн motherboard-ныхаа кэблийг залгана. Тэгээд motherboard хаанаага тэр хэсэг рүү нөгөө өнцгөө явуулаад харин энэ хэсэг дээр та бүхэн motherboard-тайгаа хараахан бүүд залгаарай. Яагаад гэдгийг төгсгөл хэсэг дээр та бүхэн харна. Гурав дахь суулгах бүтээгдэхүүн маань motherboard. За сонгосон брэнд нь гэвэл Asus Republic of Gamers-ийн line орсон Z790 гэдэг motherboard байна. За энэний хувьд давуу тал нь юу гэвэл хамгийн сүүлийн үеийн R5 D-метрийг тавихад бол хүчин чадал маш өндөртэй. За тэрийг болохоор дараагийн хэсэг дээр
CPU-г ярихтаа та бүхэнд илүү тайлбарлая. Эний талаар бас асуух асуулт байвал коммент үлдээгээрэй. Motherboard та бүхэн эхлээд байршуулахаа өмнө хаана тавих уу гэдгийг эхлээд шийдээрэй. Бидний хувьд болохоор энэхүү хэсгээр байрлуулъя гэд харж байгаачлаа арай screwdriver хийж бол тогтоогоогүй байгаа. Дөрөв дэх бидний суулгах компонент маань мэдээж хэрэг процессор, CPU, i7, Intel 13700K. За энэхүү авдалт нь K маань ямар учиртай гэвэл unlock тэгэхээр хүчин чадлаагаа илүү их push хийх гэх юм бол асуудалгүй хийгдэж болно. За энэ дээр нэг зүйлийг сануулхад энэхүү unlock дээр хэрвээ warranty та бүхэн авсан бол unlock дээр хүчин чадлыг илүү төлөвлөж байгаад CPU-д алдаа гаргах юм бол энэ маань бас cover хийхгүй сул тал байдаг гэдгийг сануулбар байна. CPU-гийн хэсэгтэр та бүхэн маш болгоомжтой харьцаарай. Тэгээ энийгээ нэнгүүд эхлээд шин зүйл маань маш чанга байна. Тэгээ тэрийг хүчлэлгүйгээр маш болгоомжтой байдлаар нээгээд дөрвөн өнцөгт байгаа тэмдгүүдийг та бүхэн болгоомжтой хараарай. Шугамар заасны дагуу та бүхэн байршуулна. За энэ хэсэгтэр бол яг гурвалжин дүрс бол байгаагүй. Харин motherboard дээр та бүхэн харьцуулж харах юм бол яг зааврыг өгч ийсэн. Тэгэхээр manual-ын та бүхэн хараарай. Харин энэ хэсэгдэр CPU-га цахилгааны хэрхэн яаж холбох вэ гэхээр энэхүү хоёр хэсэгдэр таахан CPU-гээ залгаад дээдлийн хэсгээр кэблээ оруулж ирээд хойдлынхаа pair-ийн үед бол залгана. CPU дээр нэмэгдээд хоёр зүйлийг оруулж ирж байгаа. Эхнийх маань болохоор thermopaste CPU-гээ шатаахгүй тулд кулертайгаа холбож байгаа тэр хэсэг дээр thermopaste тавина. За энэхүү thermopaste нэг тийм сүртэй одоо хамгийн шилдэг гэж хэлэхгүй ч гэсэн ерөөд бол энэ компьютерт боломжийг санагдаад бол захиалсан байгаа. Хэдийхийг та бүхэн бас түрхэж болохгүй. Тэгвэл CPU маань бас гэмтэх боломжтой. Monoplug-ыг илүү ойртуулаад та бүхэнд харуулах юм бол энэ маань CPU-ийн дээр ороод нөгөө шингэн маань энэ дотор ороод cooling system хөргөх хэсэгтэр байх байгаа. Энийг самсан шалтгаанаар энэ бол ер нь бол хамгийн бага эвдрэлтэй monoplug-уудын нэг юм байлээ. Тийм учраас бид нар самсан мөн адилхан коммент дотор асуух асуулт хамаар үлдээгээрэй. Thermopaste-ийг маяглахаа monoplug-оос хамгаалаад хажуу талууд дээр нь бас тавих хэрэгтэй байгаа. Энэ дээр миний хувьд бүгдээрэн дээр нь тавихаа мартаад буцаж нээгээд ахиж нэмэлтээр тавьж байгааг тайхан харж. Энэ дээр их хэмжээний тавих хэрэггүй. Яг тааруулаад байхад болно. Тэгээд monoplug-ыг цэвэрлээд дээр нь тавина. Screwdriver хойно та бүхэн эргүүлээд гар дээрээ барьж агаад X хэлбэрээр дээрээс нь доош нь эргүүлээд хитэг чангалж болохгүй. Яг бүгдээр энэ тэнцүү чангалаад. За тэгээд чангасныхаа дараад нь буцаагаад нөгөө motherboard-ныхаа бүрхүүлэг хийхэд бол таахаа энэхүү screwdriver-ыг хийн. За тэгээд дараагийн хэсэг дээр motherboard-ны ямар хэсэг дээр хичнээн олон screwdriver хийх вэ гэдгийг таахын дээр хурдлуулан харуулж байна. За эргүүлээд motherboard-ыг кейсэн дотроо оруулаад бүх screwdriver-аа та бүхэн чангалах байгаа. Тагаа тэгээд хар хэмжижгэн кэблтэй байгаа power push хэсэг биднэрт хэрэгцээтэй учраас өнөөдрийн босгож байгаа компьютер маань liquid буюу шингэн cooler-тэй. За шингэн cooler-ыг шингэн хийгээгүй байж хахад сайхан тул энэхүү зүйлийг ашигладаг байгаа. Энийг ашиглахгүйгээр CPU-г шатах боломжтой гэдэг гэдгийг бас сануулъя.